тий сая Дамка яг одоо боловсрал гэдгийг мэрэгжил гэдэг агуулга дотор нарай илүү тайлбарлаж өгч байгаа шүү. Өөрөөр хэлбэл чи төгсөөгүйгээр ямар нэг мэрэгжлийн юм шиг төвшөнд чи тэнцэх магадлалыг чи яриад шүү дээ шанс тий. Тэгэхээр энэ нэг яг үгүй ингээд нөгөө дөөсний хөлөг шиг гэх юм уу яг түүх рүүгээ буцах юм бол ерөөхдөө нэг энэ сүүлийн 250 орчим жилийн энэ одоо шинжлэх ухаан ба үйлдвэрлэл хоёр нэгдээд инновац гэдэг тий. Чи нэгдүгээр хоёрдугаар ингээд 4 5 дугаар шатанд явж байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ маань яасан бэ гэхээр зэрэг энэ том индастриал гэдэг байгаа энэ үйлдвэрлэлийн салбарууд хөгжихдээ араасаа академик салбаруудаа дагуулж өгсөн. А тэгэхээр бид нар энэ нөгөө нэг академик салбарыг чи төгсөх хэрэгтэй юу гэдгээ ярихад энэ салбаруудад чи очиж бэлтгэгдэх мэрэгчлэн болохын хувьд боловсролыг явцсан утгаар тодорхойлж ярьж байгаа гэсэн үг байхгүй. А тэгэхээр чи ямар нэг салбарт тухайн их сургуулийг төгсөөгүйгээр тэнцэх хэмжээний чи одоо юу гэдэг genius бол ч юм уу те. Тэр хүмүүс ч өөрөөр хэлбэл их сургуулийг алгассан байна гэдэг чинь их сургууль хэрэггүй гэсэн үг биш. Тэрүүгээр олгож исэн системтэй мэдлэгийг давхуулц хэмжээний өгөгдөлтэй л байсан гэсэн үг болж тарж байхгүй. А тэгэхээр энд болохоор би Дамкагийн хэлж байгаа энэ боловсролыг мэрэгжлийн гэдэг агуулга тодорхойлж байгаа энэс гадна энэ өргөн хүрээний боловсролын өөрөөр хэлбэл чиний энэ хүний хөгжлийн асуудал те. Чи өөрийгөө нэг компанид авчиж зарах стартап их хоолоо олж идэхээс гадна чиний өөрөө амьдралыг ерөнхийдөө ямар саваар хүлээж авах юм гэдэг энэ үг нь өргөн агуулгад боловсрол чинь арай дээр үес бол тий. Тэгэхээр зэрэг бид нар нэг 200 жил 250 орчим жил бол боловсрол өөрөө энэ үйлдвэрлэлийн хөгжилтэй юм маа чи гэдэг юм уу да. Тэрийг боловсон хүчний бэлтгэх гэдэг агуулгаар маш их яригддаг болсон гэдгийг залуучууд бас ойлгох тий. Тэгээ өөрөө өөрийнхөө боловсролыг зөвхөн нэг компани ажилтаа энэ төр гэдэг утгаар биш. Би өөр нь өөрөө хэр боловсрсан хөгжсөн хүний хувьд амьдрах юм. Энийг жоохон арай өргөн хүрээнд бид нар харах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхгүй бол нэг бид чинь нэг тийм эдийн засгийн системийн эрх шуурга шиг тийм харж байна. За